За өдрийн мэнд эрхэм мөндөд сонсогчдоо ингээд гарааны бизнес нэвтрүүлгийн Синик телевиз болон бизнес радио 98.9-ийн хамтарч хийдэг гарааны бизнес нэвтрүүлгийн 8 дахь дугаар эхэлж байна. Маш богино хугацаанд хэдүүлээ 8 дээр хүрчихсэн байна. Тэгээд гарааны бизнес нэвтрүүлэг маань өнөөдөр өөрийнхөө бизнесийг эхэлж байгаа тийм ээ. Тэр стартап гэдэг зүйлийг хийж үзэж байгаа. Бидний нэрлэх дуртай entrepreneur гэсэн хүмүүс зориулсан. Бас өөрөө хийж байгаа хүмүүс нь эсвэл энд оролцож байгаа хүмүүс маань өөрсдөө дандаа entrepreneur хүмүүсийн хийж байгаа тийм нэвтрүүлэг байгаа. Өнөөдөр студид та бүхэндээ око байна. Эдрээ маань даанч өнөөдөр ажилтаа болоод ирч чадсангүй. Гарааны бизнес хийж байгаа хүний хувьд нэг иймэрхүү асуудал байн гардгийн. Тэгтээ ойлгоод тэгээд хамтарч ажиллана. Мөн манай студид баяр сайхан ирсэн байна. За өдрийн мэнд баяр сайхан. За өдрийн мэнд та бүхэнд. За баяр сайхан. Тэгэхээр баяр сайхан нэвтрүүлгийн бүтцээ бол ерөнхийдөө таньж байгаа, мэдж байгаа тийм ээ. Тэгтээ ерөнхийдөө тайлбарлаад хэдлээ эхлээд би энэ 2 мэдээ өнөөдөр бэлдсэн байгаа. Мэдээний болонгороо. Тэгэхээр энэ 2 мэдээг хүргэж өгье. Тэгээд энэ дээр санал онлоо хэлээрэй. За тэгээд өнөөдрийн яах аргагүй баяр сайхан бид хоёрын нэг ярих байгаа баяр сайхны хийсэн ажилтай холбоотой тэгээд үнэтэй холбоотой нэг дээрээс ярих гэж бодож байсан сэдв бол хөрөнгө оруулалт. Одоо гарааны бизнес эрхэлж байгаа хүмүүсийн нэг сонсох дуртай зүйл бай хөрөнгө оруулалтаа хэрхэн олох вэ, хаанаас олох вэ гэдэг дээр нэгэн одоо барууны орнуудад нэлээд хэвшсэн нэг арга байдаг. Тийм ээ? Crowdfunding буюу олон нийтээс одоо хүмүүсээс санхүүжилт босгох гэсэн ийм арга байдаг. Энэ аргын тухай ярина. Тэгээд би бас мэдээг бас энэтэй холбож бэлдсэн байгаа. За эхний мэдээг өргөхөө. За тэгээ баяр сайхан сонсоод өөрөө санал онлог хэлээрэй. Тэгэхээр стартап 500 стартап гэж сонсч байсан баг тийм үү баяр сайхан. Олон улсын маш их амжилттай програм байдаг. Энэ маань юу вэ гэхээр хувийн accelerator буюу ингээ идэвхжүүлэлтийн том компани байдаг. Энэ компани 500 ширхэг маш их нарийн шалгууртайгаар 500 ширхэг гарааны компанийг сонгож авдаг байгаа. Тухайн компаниудад яадаг вэ гэхээр дунджаар 25 мянгаас 100 мянган долларын хөрөнгө оруулалтыг хийн. Тэгээд энэ 500 компаниг бусад програмуудаас ялгаа нь юу юм гэхээр зүгээр оруулаад төгсгөө гаргацдаг биш. Яахааргүй энэ 500 компани 500 бүгдийг нь өнөөдөр амжилттай хэдэн сая доллараар үнэлэгдэх компани болохын төлөө ажилладаг юм а. Гэтэл дөнгөж сайхан миний хэлэх байгаа мэдээ маань 6 сарын 26-нд VB News тэгтээ энэ VentureBeat News-ээс гадуур энэ мэдээ ер нь хаасаагүй тархсан байсан. Би VentureBeats дээр гарснаар нь та бүхэнд танилцуулъя. 500 стартап гэсэн энэ байгууллага маань дахиад 100 саяын хөрөнгө оруулалтын фонд сан босгохоор болсон байна. Гэхдээ энэ удаагийн онцлог нь гэхээр энэ 100 саяын фондын ихэнх хувийг өнөөдрийн бит хоёрын ярих байгаа crowdfunding байдлаас орлоо. Урд нь 500 стартапс ордог байсан хөрөнгө нь хаанаас гардаг вэ гэхээр хувийн цөөхөн хэдэн хүмүүс баячуудаас эсвэл angel investor гэдэг хүмүүсээс гардаг байсан бол одоо энэ шин 100 саяга ихэнх хувийг нь жирийн иргэдээс босгож үзэж байгаа юм. Тэгэхээр маш их сонирхолтой. Америкийн нэгдсэн улсууд өдөөгийн байдал одоо болтол яадаг вэ гэхээр иймэрхүү сан иймэрхүү байгууллагын иргэдээс тэгж холимог байдлаар мөнгө босгох хууль зүйн бүтээц байгаагүй. Харин SEC-гийн саяхан гаргасан Title 2 гэж Jobs Act гэж байгаа. Тэрний өөрчлөлтийн дагуу ийм боломжийг бий болгосон байна. Тэгээд ингээд 100 сая доллар босгохоор болсон байна. Тэгээд 100 сая доллар маань одоо өөрөө 3 хэсэгт хуваагдаж байгаа. Зүүн Азид зориулсан, Америкт зориулсан, Өмнөд Америкт зориулсан гэсэн 3 хэсгээс бүрдэж байгаа юм байна. Тэгээд энэ маань өнөөдөр нэгсэндээ тэр 500 стартапад хэн ч оруулъя гэсэн их мөнгөтэй байна уу, бага мөнгөтэй байна уу хамаагүй хөрөнгө оруулах бодит боломжийг үүсгэж байна гэсэн үг. Тэр маш их сонирхолтой. Энэ маань юуг харуулдаг вэ гэхээр бид хоёрын өнөөдөр ярих гэж байгаа энэ crowdfunding, crowd гэдэг маань олон нийт тийм олон хэсэг бүлэг хүмүүс гэж байгаа. Хүмүүсээс босгосон одоо энэ сан гэж хэлээр. За бас зөв орчуулгыг өнөөдөр олох хэрэгтэй байна да яаж хийж байгаа тийм үү. Баярсаганд байна орчуул. Яг энэ талаар би нэг мандал татхлын Бямбата өнөөдөр ярьжсэн л. За. Яг энэ crowdfunding гэдгийг яг яаж орчуулах вэ? Бид нар одоо яг энэ нэр томьёогоор ингээд цаашаа хэрэглэх юм бол олон нийт масс маань ойлгохгүй. Crowd гэхээр тэ ингээд нэг автобусны худал дээр зогсож байгаа олон хүн ч юм уу. Тэгээд тэн дээр нь funding гэхээр санхүүжүүлэх гэдэг. Тэгэхээр энийг би болохоор ингэж бодсон аахгүй. За. Ер нь энийг ингэж манай одоо өгүүлбэрийн байрлал бүтцэн маань ус ихтэй гэж ярьдаг олон үгэн дээр тогтчихэдэг. Тэгэхээр энийг болж өгвөл ганцхан үгэн дээр тогтоогод нэг нэршил бий болгоё гэдэг. Тэгээд ярьсан юм хаашаа юу хэлж байгаа гэж баг мэдчихлээ дээ. За тэгээд ярьсан нийц. Тэгээд яг энэ дээр яг чиний түрүүний хэлдгээр олон нийтийн оролцоотойгоор санхүүжилт босгох гэсэн ерөнхий нэг үйлбэр гарч ирээд байгаа. Тэгэхээр энийг бол яг Twitter, Facebook ч юм уу те олон нийтийн оролцоотойгоор яг эцсийн хөлбөрийг нь тодорхойлчих юм бол маргаангүй болчих واخ гэж бодоод байгаа. Энэ нэгэн одоо өөрийнхөө нэр томьёолоор ингэ хэлчихээр
бас нэг талын эрх ашиг хамгаалсан юм шиг болчих واخ гэж бодоод байгаа. Тэглээ ах ба. Тийм. Тэгэхээр энийг би бол яг өнөөдөр Бямбата ярилцсанаар бол Facebook, Twitter дээр оруулъя. Тэгээд тэр утга зүүн талаас нь ингэж найруулга хийх хүмүүсээс асууя гэж бодоод л байгаа юм л да. Тэгээ одоо сүүлийн байдлаар гарч ирсэн байгаа юм маань нөгөө үгээрээ. За яг би бол тэрэн дээр бол яг эцэлж чадахгүй юм. Шууд энийг тий олуулаа гэд одоо санхүүжилт хий гэж шууд хэлж чадахгүй. Гэхдээ ямар ч байсан санал оруулна хүмүүсээс асуун тэгж байгаад эцсийн байдлаар шийдэж тэгээ олон нийтэд мэдээлэл хүргэе гэсэн бодолтой байгаа. Зөв. Тэгээ ямар ч байсан санааг энэ сайн хэлчих шиг болоо. Олон нийтээс үүсч буй санхүүжилт тийм үү? Тий. За хэрвээ та мэддгүү бол санаа маань юурээс юу вэ гэхлээр олон нийтийн сүлжээ буюу вебсайт, Twitter, Facebook-ыг ашиглан жирийн олон нийтээс буюу одоо яг хөрөнгө оруулагч гэж бидний дасаж сурсан хүмүүсээс биш жирийн хүмүүсээс санхүүжилт босгох аргыг л хэлж байгаа. За хамгийн амжилттай энийг хүн болгоны нэг мэдэх вебсайт бол яа харахгүй Kickstarter .com гэж байгаа тийм үү. Kickstarter .com-ийн хувьд яах вэ гэхээр хинч байж болно тийм үү. Өнөөдөр баяр сайхан ч байж болно, би ч байж болно. Энэ нэвтрүүлгийг үзэж байгаа гарааны бизнес хийж байгаа хинч байж болно. За дээрэс нь заавал технологийн шийдэл бас байх албагүй тийм үү. Ямар ч төсөл, ямар ч гарааны бизнес байгаад Kickstarter.com руу ороод би одоо орсон байна. Вебсайтаа бас дахиад шинжилсэн байна. Айгуу гоё болгоцсон байна. Би ийм хийх гэсэн юм аа. Надад одоо энэ би харж байна л да. Одоо энэ хамгийн сүүлд орсон юм байна. Global Track to Engage with Major Stories. Нэгсэндээ нэг хүн олон улсаар ID гэсэн байна. За надад аялахын тулд $14,155 хэрэгтэй байна гэж тавьсан байна. Тэгэнгუთ энэ вебсайт руу ороод би ч гэсэн адилхан баяр сайхан адилхан буцаагаад нэг талаас мөнгө гуйж болно, нөгөө талаас би тэр мөнгө өгч болно. За мөнгө өгснийхээ хариуд энэ хүний хариу хэлж байгаагаар бол за ингэж явуулсны хариу зургуудаа явуулна гэж байна. Тийм ээ. $20 өгөх юм бол нэгсэндээ 166 хүн одоогийн байдлаар мөнгө өгсөн байна. Энэ маань бас дотроо хязгаартай байдаг тийм үү. Тэгэхээр энэ хүний хувьд бол 60 өдрийн дотор мөнгө басах гэж үзэж байгаа юм байна. Доор хаяж $1 л өгөх хэрэгтэй байна. Тий. За тэгээд энэ хүн гэсэн маань хэрвээ та хамгийн их мөнгө буюу за энийг нь хараадах. Энэ их сонирхолтой санагчлаа надад. $1200-аас дээш долларын мөнгө өгөх юм бол өөрт нь тэр аялж байгаа орнуудаас маш их ховор сувенируудыг авчирч өгнө гэж. Гэх мэтээр одоо Kickstarter маань юу гэхээр олон нийтээс мөнгө босгодог юм вебсайт байгаа. Тэгээд энэ маань яхахгүй одоо Монголд ирэх цаг болсон гэж бодож байгаа. Яг зөв. Би бас энэ өдөр яг Бямбата яг энэ талаар ярьжсэн. Бямбач бас нөө өөрийнхөө одоо яг энэ Монгол бол тийм ээ. Яг гарааны бизнес эрхэлж байгаа залуусд бол бизнесийн орчин бол маш таагүй байгаа. Энийг юугаар баталж байгаа вэ гэхээр манай банк санхүүгийн зах зээл бол 95% нь түүнээс хамааралтай байна. Тэгэхээр одоо юу гэдэг чинь гарааны бизнес эрхэлж байгаа залуучууд шин санаачлага тэр инновацийн бүтээгдэхүүн дээр банкнаас очиод зээл аавна гэдэг бол маш том босго. За би тодорхой жишээ хэлье л да. Батгид залуу маш гоё санаатай тэрийг тодорхой хэмжээний бүтээгдэхүүн болгоцсон. За тэгээд банкн дээр яваад очиход ямар асуудал тулгарх вэ гэхээр чи танаа за тэр компани байгуулсан байж болно. Танаа компани үйл ажиллагаа явуулаагүй байна. Орлого олоогүй байна. Хоёрдугаарт барьцаа хөрөнгөнийх нь. За хэрвээ барьцаа хөрөнгөтэй байсан ч гэсэн тэр хүн бол үйл ажиллагаа явуулаагүй, ашиг олоогүй учраас дараа нь авсан зээлээ хэрхэн төлөх вэ гэдэг дээр бол банк шууд тэн дээр эсрэг одоо материалын буцаана. Тэгэхээр яг иймэрхүү эрх зүйн орчин болон бизнесийн орчин байгаа учраас инновацийн бүтээгдэхүүн бол манай төрөхгүй байна. Олон залуучууд яаж байна гэхээр өөрсдөө дотроо мөрөөдлүүдэд тээгэл яваад байгаа. Тодорхой нэг хүмүүс нь 5 жил ч юм уу тэ ажлын гараан дээр компани дээр ажиллаж байгаа шин санаагаа өөрлөөд бизнес эрхлэе гэхэд яг энэ одоо бизнесийн амин судас буюу тэ хөрөнгө оруулалт буюу тэр мөнгө эргэлдэх тэр орчин үүсээгүй байгаа учраас ихэнх нь одоо дотроо хадгалаад өнгөрдөг. Зарим нь эрс төлөөгүүд бол тодорхой хэмжээгээр явж байгаа. Гэхдээ яг энэ нөгөө нэг орчин бий болоогүй учраас яалтчгүй яаж чигээд ямар ч боломжгүй болчиход байгаа. Тэгэхээр бид нар одоо бол краудфандинг буюу тий гадна бус орнуудад ийм маш эрчимтэйгээр фондыг босгож байгаа тийм ээ. Тэр байтугай $1 сая, $4 сая зөвхөн нэг ийм одоо тий төсөл дээр л одоо туг ч юм уу тий янз бүрийн шин санаачлаган дээр $4 сая авцсан, $6 сая авчихсан төслүүд Kickstarter дээр байгаад байгаа байхгүй. Kickstarter дээр Монголын төслүүдийг харж байсан уу? Kickstarter дээр бол яаж байгаа л да орон заачж байгаа. Жишээ нь Америк, Европын холбооны 4-5 улсууд
Тэгэхээр яг тэрүүхэн хүрээндээ Kickstarter эрх зүйн орчинд тохируулаад ажиллаад байгаа. Цаашаа Аз болон Европ хүрэх боломжгүй байдаг. Тэгэхээр яг энэ crowdfunding төрлийн дэлхий дээр бол нэг 442 платформ байгаад байгаа. Тэгэхээр одоо бидний хийх платформ бол 43 болж гарч ирэх гэдэг нь л гэсэн үг л дээ. 40 хэд гинэ ихлээ? 442 шиг байгаа. За сая хэллээ л дээ яхахгүй Монголын хил дотор Kickstarter-ыг ашиглаж мөнгө босгоход хэцүү байдаг. Гэхдээ Монголоос бас төслүүд орсон байна. Дээр энийг би харж байсан нэг хоёр залуу Америкт байдаг хоёр залуу нөгөө уцгүй цэнгэлдэг савыг үйлдвэрлээд мөнгө босгож ирсэн баг тийм ээ. Одоо орсон чинь за хөгжим хий гэсэн хүмүүс байна. Арт хий гэсэн хүмүүс байна. Ойролцоогоор $5,000 босгосон байна. $7,000 босгосон байна. $4,300 босгосон байна. Яг л одоо манай Улаанбаатарын лидүүд байна да ингээ харж байхад. Тэгэхээр бас гайгүй бас ирж ийн харагдаж байна тийм ээ. Тэгэхээр энэ миний айж исэн юмны хариулт бас гарч ирж байгаа шиг байна л та. Яг зөв. Тийм ээ. Тэр маань юу вэ гэхээр өнөөдөр баяр сайхантай уулзаа явж байхад би ч бас хэлж байсан. Яг ийм чиглэлээр 3 хэсэг бүлэг хүмүүс зөрчиж оруулаад ингээд crowdfunding буюу олон нийтээ санхүүжилт босгох энэ системийг үүсгэх гээд байж ажиллаж байна гэж хэлжсэн тийм ээ. Тэгэхээр би болохоор энд юунаас айж байгаа нөхлөөр иймэрхүү системийг барууны оронд ажилт сэтгхүүн тохирч байна болж байна баталчлаа. Гэтэл Монгол биднээс системийг үүсгэх амархан байх, вебсайтыг үүсгэх амархан байх. Үүсгэх чингууд хүмүүс буцаад одоо энэ манай продюсер Уянга тийм ээ. Уянга одоо ийм сайт үүсгэжүүл мөнгө өгөх үү гэдэг асуудал. Уянгагийн асуу хэл та шууд. Уянга хэрвээ одоо ийм сайт үүсээд баяр сайхан айгуугай төсөл дээр нь тавьчлаа. Мөнгө өгөх үү чи? Хэдэн төгрөг өгнө гэж бодож байна? Өөрийнхөө боломж болцоогоор шаардсан болгох хөөхгүй. Өгөөл үү гэж бодож байна. Би энэ дээр Мэдээж максимумыг яаж үүсгэх вэ? бодит яг одоо шийдлүүд гаргаад явж байна л та. Ер нь бол яг нөө бид нар өөрсдөө яг нэг юм модель босгох гэдэг шүү дээ тийм ээ. Бид нар ч юм бол Хятад гэдэг нэг улс байна, Орос гэдэг нэг улс байна. За ингээд бус улсууд ингээ яхаар өөр өөрсдийн нэг соёл онцлог байгаад шүү дээ. Тэгэхээр Монгол бол бас өөр төрлийн яг иймэрхүү юм дээр тэ эрсдэл хүлээгээд өгөх магадлал бага гэж хүмүүс бодоод байгаа. Тэгэхээр нарийн ингээ судлаад үзэх юм бол биднэрт бас маш их боломж байгаа. За би нэг одоо яг тодорхой ярил л. За бид нар тийм ээ бурхан шашин шүтдэг. За бурхан шашин шүтээ тэндээ өглөг тийм ээ одоо байнгын өгж ном уншуулдаг тийм ээ. Тэгэхээр энэ маань яаж байгаа вэ гэхээр бид нар бол өгч чаддсан байна. Яг ингээ сүсэг бишрлээрээ шүтэж байгаа эсвэл үнэхээр тэр юмд итгэж байгаа тэр олон нийтийн тэр эрх ашиг хамгаалсан тийм төслүүд байх юм бол хүмүүс мөнгө хийхэд бэлэн байна. Тэгээ хүмүүстэй уулзаа явж байхад тэр биднэрт механизм л хэрэгтэй. Бид нар яаж тэр төслүүдэд мөнгө хийх үү? Яаж тэр төслүүдийг дэмжих үү гэдэг тэр процесс нь л байх юм бол дэмжээ гэдэг залуучууд их байна. Тэгээ яагаад би энийг баталгаатай хэлж байгаа юм гэхээр бид нар одоо Монгол хүн амын цонх үе гэж эхэлсэн. 1989 онд хамгийн их хүүхд төрсэн байдаг. Тэгэхээр энэ үеийнхэн бол одоо яг 24 настай залуучууд байдаг. Тэгэхээр энэ үеийн залуучууд бол яаж байгаа вэ гэхээр бид нар ардчлал гэж явлаа тэгээ 25 жил явлаа. Тэгээд энд яг ингээд төлөвшөөд ирчихсэн бүх юмыг ойлгох хэмжээндээ хүрчихсэн. Одоо нэг 16 таа хүүхд биш яг 90 цент хүрчихсэн. Бүх юмыг ойлгодог болсон. Тэгэхээр тэд нар ажлын гараан дээр очиж байгаа. Тэгээд дээрэс нь интернетийн зах хязгааргүй орон зайгаас их мэдээллийг авч байгаа. Тэгэхээр зөвхөн бид нар бол энэ интернетийн дэд үтсээр тулгуурлаад их мэдээлэл авч байгаа учраас бид нар энэ платформ ингэж ажилт юм байна, ингэж мөнгө босгож болох юм байна гэдэг мэдээллүүдээ авсан байгаа учраас бид нар бол мөнгө хийж өөрсдийнхөө сайн сайхны төлөд одоо төслүүдийг дэмжихэд бэлэн гэж бодоод байгаа. Яг энэ цаг хугацааны яг болчихжээ гэж одоо дүгнээд байгаа. Наад энэ дээр сая сэн хэд юм гарч ирлээ. Kickstarter-а буцаа ярихад Kickstarter дээр хүмүүс мэдж байгаа бол хамгийн том босгосон мөнгө бол Oculus Rift гэдэг компани байсан. Тэр компани хоёр биш ээ нөгөө нүдний шил virtual reality. Тэр компани Kickstarter дээрээс 2 тэрбум долларын мөнгө босгосон байгаа. Энэ анхны хувилбар байсан. Анх удаага ийм их мөнгө Kickstarter босгосон. Гэхдээ нэг сонирхолтой юм. Тэр 2 тэрбумыг гаргасан хүн нь Mark Zuckerberg байсан. Mark Zuckerberg боёо Facebook-ийн захирал өөрөө Kickstarter дээр явж байгаад энэ Oculus гэдэг нэг юм нүдний шилийг хараад одоо тэгээ тэрийг дагаа Sony чийчлээ, Samsung чийчлээ бүгдээр энэ 3D юм виртуалны reality шилний үйлдвэрлэлээ эхэлчлээ дээ. Тэгэхээр энэ дээр ингээд уншаад энэ мэдээг уншаа явж байгаад их сонирхолтой юм нэг байгаа. Бизнесүүдэд энэ яагаад гарааны компаниудад яагаад олон нийтээс мөнгө босгох нь илүү давуу талтай вэ гэж ярингууд. Давуу тал нь би ерөөсөө компанийнхаа хувийг өгөх шаардлагагүй. Яг зөв. Тийм үү? Тэгвэл нэгсэн доо
Хэрвээ би одоо өнөөдөр одоо ийм аяг үйлдвэрлэдэг компани байгуулъя гэвэл би хүмүүсээс олон нийтээс мөнгө босгоглоо гэвэл та надад 25,000 төгрөг өгчих, би надад 1000 хүн 25,000 төгрөг өгчвөл би хангалттай мөнгө босгочих гээд байна. Би тэр 1000 хүн болгонд нэг ширхэг аяг өгье. Тийм ээ. Тэр маань энэ хүн маань мөнгө өгж байгаа хүний хувьд яагаад гэхэд бодлоо л да. Яагаад би Монголд энэ тохирох хэрэгтэй юм гэж. Нэг талаар мөнгө өгж байгаа хүмүүс нь Kickstarter дээр орж байгаа хүмүүс ашиг олё гэж хизээч харж мөнгө өгдөг. Яг зөв. Тэр Oculus 2 тэрбумыг өгсөн бол одоо бодол гарсан байна л да. $1000 өгсөн хүн 145 нугалж авах байсан гэж ярьж байна. Ингэсэн $1000 өгсөн бол $145,000 болгож авах байсан юм байна. Уул нь бол. Гэтэл систем буюу олон нийтийн байдлаар санхүүжилт босгодог систем нь хизээч ашиг авахын төлөө мөнгө өгдөг. За хоёрт нь яг түрүү чи хэлснээр энэ маань өөрөө вебсайт буюу олон нийтийн сүлжээг ашиглаад мэдээлэл маш хурдан тархдаг. Тэгээ хийхэд маш амархан. Би банк руу очих хэрэггүй. Би өнөөдөр компьютерын өмнө сууж агаад 2-3 компанид хөрөнгө оруулалт хийчих чадна. Тусалж чадна. Тийм ээ. Туслана гэдэг үг. Тэгээ сая сүүлийн хэлж байгаа нь тэр баг шиг юм байна л да. Би компанид тусалж байгаа болохоос компанид хөрөнгө оруулж байгаа гэж магадгүй харах хэрэггүй байх тийм үү. Тэгэхээр энэ дэр crowdfunding ерөөхдөө 3 хэлбэр яваад байгаа. Reward crowdfunding. Equity crowdfunding. Charity crowdfunding гэдэг. Тэгэхээр энэ ерөнхийдөө reward crowdfunding гэдэг бол яг Kickstarter-ийн модель явж байгаа. Нэг өсөндөө би бүтээгдэхүүнийхээ прототип загварыг гаргачлаа. Одоо би энийг цаашаа та бүхнээс санхүүжилт аваад энэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зориулаад хийхэд ийм хугацаа зарцуулна. Эргээд бүтээгдэхүүн гаргахад би танд бүтээгдэхүүнээ хүргэлтээр хүргээд өгнө. Яг энэ модель яваад байгаа. Equity crowdfunding гэхээр яг түрүүний хэлдэг тодорхой төслүүдэд шууд хөрөнгө оруулалт хийх байдлаар тухайн компани үйл ажиллагааг дэмжиж босгож өгдөг. Тэр нөгөө нэг хүмүүлгийн буюу тэр charity тэр хэлбэр нь болохоор яаж GoFundMe.com гэж байгаа. Тийшээ оронгууд яаж байгаа гэхээр тодорхой ер нь бол хамгийн их ашигтай ажиллаж байгаа нь бол GoFundMe л байгаа л да. Kickstarter бол хоёрт нь явж байгаа. Тэгээд Indiegogo гэсэн. Тэр нь болохоор гуравт явж байгаа. Crowdfunding төрлөөс. Тэгэхээр GoFundMe.com-ийн хувьд яаж байгаа вэ гэхээр бизнес моделийн хувьд болохоор тэд нар энэ бол дандаа компаниуд байгаа энэ цаана. За. Тийм. Тэгэхээр энэ үйл ажиллагаагаа тэд нар яаж явуулж байна гэхээр модель нь болохоор надад одоо юу гэдэг чинь би одоо галаас манай нөхөр галаас 3 хүүхдийн амийг аваад одоо дахирдтал болцсон. Одоо энийг ингээд цаашаа эмчлүүлэх хэрэгтэй байна гэхэд яаж байгаа вэ хүмүүс 50 50-хгүй 3-3-хгүй ингээд доллар босгоод $500,000 болцсон байх жишээ. Тэгэхээр тэр хүн цаашдаа өөртөө хиймэлхүүл авах барих гэдэг. Ингээд яг иймэрхүү нийгмийн одоо сайн сайхны төлөө явдаг тийм загвар байгаа. Kickstarter-ийн хувьд бол яаж байгаа вэ гэхээр цэвэр инновацийн бүтээгдэхүүнийг дэмждэг. Тэгтээ хөрөнгө оруулалт хийдэг. Яг ийм загвараар явж байгаа. Тэгээд эндээс бол яг бид нар нэлээд судалгаа хийж үзээд Монголд бол жижиг зах зээл учраас яах ёстой вэ гэхээр энэ 3 модулийг бол нэг дор авч явах ёстой байна. Тэгэхдээ бид нар эхний ээлжинд инновацийн бүтээгдэхүүн гэж харж байгаа. Цаашлаад бол тэр нөгөө юуны equity руу орж болно. Тэгээд бас тэр equity буюу компанийн хувийг өгөх байдлаар. Тэгэхээр иймэрхүү байдлаар бид нар инновацийн бүтээгдэхүүний төрөлцөр entrepreneur гэдэг юмыг олноор төрүүлж болох юм аа. Хүмүүст бол тийм ээ entrepreneur хийгээд явж байгаа жижиг дунд одоо бизнес эрхлэгч их байдаг. Тэдний хамгийн гол проблем бол хөрөнгө оруулалт буюу тэр мөнгө татах. Тэгэхээр Монголд энэ орчин нь бол одоогоор бий болоогүй учраас crowdfunding-ийн эрэлт хэрэгцээ маш их байна гэсэн. Зөв. Тэгэхээр хэсэг хугацаанд нэг ухрах хэрэгтэй гэж бодож байна. Ер нь энэ миний хажууд хин суучаад ингээд юу яриад байгаад байна бэ гэдгийг үзэгчдэд танилцуулъя гэж бодож байна тийм үү. Баяр сайхны Twitter хаяг нь S Баяр сайхан гэж байгаа. Орох юм бол Facebook нь Баяр сайхан. Бас Баяр. Зүгээр шууд Баяр сайхан. Шууд Баяр сайхан. Баяр сайхны үед бол олон хүмүүс яаж мэдэх ёстой вэ гэхээр миний бодлоор би Like It Zigman гэхээр л хүмүүс мэддэг юм да. Тийм ээ. Like It Zigman-ыг үүсгэн байгуулсан. За тэгээ компани нь болохоор одоо Web Store гэсэн компани байгаа. Мөн олуула Developmental NGO гэдгийн захирал тийм ээ. Тэгээд өөр social activist гэсэн байна тийм үү? Editor гэсэн байна. Like It Zigman-ийн editor гэсэн байна. Ийм юм байна. Тэгэхээр юу Баяр сайхны үед хаан төгсөөд өөрийнхөө тухайн нэг жоохон мэдээлэл хүргэхгүй тийм. Тэгээ. За намайг бол яг хоо сошиал орчинд бол цөөхөн хүмүүс яг хоо нэг 5,000 ч юм хүмүүс мэдэх баг. Яг би бол нэг өөрөө ил гарыг гэж боддгоо. Ер нь бол яг тодорхой юм хийж бүтээчээд тэрийг ер нь олон нийтэд танилцуулах байдлаар л хүрье гэж боддог. Тэгээ яг хоо
хүлээгээд байхаар бас болдгүй юм байна. Тийм учраас тодорхой хэмжээгээр өөрийгөө одоо нэг илэрхийлж олон нийтэд хүргэснээр магадгүй дараа нь энэ төслийг одоо танилцуулахад арай илүү хүнд хүрэх юм уу те. Тэр талаас нь харж байгаа. Тэгээд би одоо 33 настай. Яг энэ энтерпренер чиглэлээр бол сургууль төгснөөс хойш ажиллаж байгаа. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг бизнесийн удирдлагаар төгссөн. Тэгээд санхүү эдийн засгийн сургууль хандууны мастрыг 2013 онд төгссөн. Зөв. Тийм тэгээд ер нь бол яг миний хувьд анхны бизнес хийж эхэлсэн. Анхны бизнес гэх юм бол ер нь 2008 оноос эхэлсэн. Тухайн үедээ би нөгөө Солонгост байсан. Солонгост байхдаа ерөнхийдөө тэр нэг энтерпренер буюу тэр нэг хөдөлмөрч чанар шүү дээ. Хятад, Солонгос, за еврейг барьчих. Еврей бол тэртээ одоо инновацийг төрүүлдэг ер нь хайхтар хүмүүстэй. Тэгэхээр хамгийн ойрын хүчүүд гэх юм бол Хятад, Солонгос, за Оросыг оруулахгүй гэж бодож байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийн тэр нэг юм хөдөлмөрч, за бид нар нэг юмыг ингээд даган дүүрээдэх хүмүүс айгу дург байдаг шүү дээ. Аливаа юм хөгжихийн тулд эхлээд даган дүүрэх хэрэгтэй. Тэгээд тэндээс тодорхой хэмжээний тэр модель гаргаж авдаг. Тэгүн гутаа тухайн орон нутаг тэр соёл дээр тохирсон загварыг бий болгоод тэгээд цаашаа хөгждөг юм байна л да. Одоо бид нар хятадын бүтээгдэхүүн гэл гэхэд л анх хулих гэл нэгжсэн. Одоо тэгэхэд хятадд Европын болон хөрөнгөтэй орнууд үйлдвэрлэл бүх хөрөнгө оруулчихсан. Тэнд юу л байна, хүн байна. Хүнээр зодож хувцас, машин бүх юм хийж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол дотооддоо юмыг даган дүүрэж хийх дээр бол тийм сөрөг хандлага гарах хэрэггүй маа. Аливаа юмыг хийхин тулд дөөрэн дараа нь хөгжинэ. Ийм зарчмаар л яваад байгаа юм л да. За тэгээд ихний компани гарааны бизнес маань юу байсан мэлээ? За эхлээд бол бид нар компани дээр бол веб сайт хийж эхэлсэн. Бид нар гэж юм бэ? Хэдүүлээ нийлсэн. Яг ингээд одоо би төгсөөлж байна л да. Сургууль төгсөө ирч гисэн. За санхүү эдийн засгаас нэг магистр авсан тийм ээ. Тэгээ яа. За тэгээд эн чинь ингэж байгаа. Бүх юм өөрөө юм. Ганцаараа байсан юм уу тийм үү? Эхлээд бол ганцаараа. Ганцаараа цүнхээ өрөөл компани байгууллаа. Офистэй байсан уу? Хөдөө аж ахуйн хоршуулагчтай холбоо гэж байгаа. Одоо хөдөө аж ахуйн яамны хамгийн дээдлийн тэр нэг ийм мансарт гэж ярьдаг шүү дээ. За мэдгүй байна. Нэг ийм жижигхэн ийм өрөөнүүдтэй. Тэгээд тэндээ болохоор бид нар өөрсдөө тэнцээ яад ин гарааны 2 3 хүнтэй. За. Нэг басандаа 2 3 программисттэй үйл ажиллагаа явуулж. Тэгтээ яаж тэр офисыг ав? Тэр яг хөө ингэж байгаа. Офс хааж эхлэн шүү дээ. Тэгэл ингээл шатаар ингээл тийш ингээл хараас нэг жижүүр авах зогсож байсан байхгүй. Тэгэхээр тэндээс энд өрөө байгаа болоо гэсэн чинь байгаа шүү дээ. Уулзгээд. Тэгээ 3 давхартан тэр хөдөө аж ахуйн орчуулагчтай холбооны ерөнхийлөгч ахтай болсон. Энд өрөө байгаа төрөөслөн гэдэг. Жижигхэн өрөө. Маш жижиг төрөөсөлж байсан. За нэг 300 мянга л баг. За. Одоо бас 5 6 жилийн өмнө шүү дээ. Тэгээд ямар ч гэсэн өрөөтэй боллоо. Тэгээд офисын тавилга байхгүй. Тэгүнгууд би ч нэг залуу программисттэй холбоог ажиллаж байсан. За. Тэгүнгууд Skytel дээр очисон чинь юунуудаа агталж байгаа. Бараа юунуудаа ширээ сандалнуудаа. Тэгүнгууд нь тэндээс нэг ширээ, 2 ширээ тэгээд сандал мандалтай болчихж байгаа. Тэгээд нэг хэдэн программисттай үйл ажиллагаа эхлээ явж байгаа. Тэгэл яг хуу цаашаа өргөжөөл арай офис арай дээр болгоод тэр юуны Silverwall-ийн хажууталд Unity Center гэдэгт офслол. Тэгэл ингээл хүмүүсээ гол хийжсэн бараа бүтээгдэхүүн энэ үед юу вэ? Ерөөсөө бид нар бол эхлээ вебсайт хийж байсан. Вебсайт хийж байсан. Тэгээд ерөнхийдөө би тэндээс юу ойлгосон бэ гэхээр ер нь бол манайх аливаа юм нэг бодлоготойгоор хөгжих гэдэг тэр зүйл нь орхигдсон. Энийг бол яг би одоо мэдээлэл технологи шууд харилцан холбооны шууд муулахгүй. Энэ дээр болохоор юу гэж байгаа? Тэд бол хатууд эд бүтцсэн үе тийм ээ. Тэр нөгөө интернет дамжих тэр сүлжээ тоног төхөөрөмж дээр гол анхаарлаа хандуулжсэн. Яг тэгвэл нөгөө захин Монгол хөтөлбөргөө явж байсан 2004 оноос хойш. Тэгээд ер нь бол бид нар програм хангаж чиглэлээ явж байсан учраас тэр софтвер тал нь орхигдсон. Одоо ч гэсэн ер нь орхигдож байна. Тэгэхээр энэ софтвер тал нь бол яалтчгүй хөрөнгө оруулалт байж хөгждөг. Тэгээд вебсайт гэхээр үүдэх чи хэдэн байгууллагт ямар дүнтэй вебсайт хийж явахгүй байна. Энэ бол ерөөсөө бизнес процесс тэр бизнес одоо моделийн хувьд бол Монголд бол маш буруу явж байгаа юм байна. Ер нь дотоодын өөрсдийн гэсэн платформыг босгох хэрэгтэй юм байна гэдэг. 2010 оноос хойш. Тэгээс 2008-аас 10 оны хооронд вебсайт хийж явж байгаад 2010 оноос хойш төсөл бичиж гисэн. Төсөл бичиж. За. Хин зориулсан ямар төсөл бичв? Тэгэхээр одоо ингэ бодоод тахт бол ер нь бол юу юм байна л да. Бид нэр тэр платформ эдийн засаг гэж яриад байгаа. Тэр платформ эдийн засаг гэж яриад байгаагийн тэр бүтээгдэхүүнүүд нь бол Facebook, Twitter, төлбөр тооцооны платформ те PayPal, Alipay гэдэг ийм платформ босох юм байна гэдгийг ерөөхдөө тухайд мэдэрсэн. Гэхдээ яг онлайн төвшөнд, практикийн төвшөнд мэдэхгүй. Тэгээд судалгаа хийгээд бүтээгдэхүүн төсөл бичээд хөрөнгө оруулагч хааж эхэлсэн.
Тэгээд тодорхой 10 онд. тий 10 оноос эхлээд. Тэгээд чи 1 жилийн хугацаанд хөрөнгө оруулалт хайж явж байгаа. Давхар тэр залуу программистын холбооны үйл ажиллагааг давхар хөтлөө явж байгаа. За тэгэл ер нь тэгэл хоолтодоо хоолгүй ер нь энтерпренер гэдэг чинь ер нь тийм байдаг шүү дээ. Маш их эрсдэл үүсчихсэн. Артлын амьдралыг бол ерөөхдөө өөр хүн даатгаад зөвхөн ямарваа нэг юм бүтээхийн төлөө явж байгаа хүмүүс шүү дээ. Тэгээд 2 жил явлаа. 2 жил явсан төслөө бичсэн. Тэр хооронд лайк цэгмэнийг бий болгосон. Like цэгмэний үед нэлээд хандлттай болсон. Тий. Like цэгмэнийг бол ерөөхдөө яагаад хийсэн бэ гэхээр ер нь бол бид нар 21-р зуун мэдээллийн зуун тэр дундаа IT технологи дээр суурилсан ийм бүтээгдэхүүнүүд тийм ээ. Цаашаа олон хүнд хүрэх ёстой байна. Бид нар магадгүй зүгээр гадны ямиг хэрэглэдэг ч гэсэн дотооддоос бас ийм хийчлээ гэдэг мэдээлэлээ хүргэхийн тулд ерөөхдөө бий болсон платформ байгаа үүссэн. Тэгээд тэн дээр 20 гаруй нийтлэлч. За тэгээд өөрөө бий бас. Тэгээд ерөөхдөө тэрэн дээр модератор хийгээд тэгээд 1 жил гарan 2 жил гарan хөтлж явж байгаа. Тэгээд ерөөхдөө жоохон тэрэн дээр бизнес модель босгох гэж үзсэн л дээ. Яалтчгүй компаниуд дээр тэ очиод за яг энэ IT талын юм дээр дэмжлэг байна уу гэх тэ. Тэгээд энэ дээр босгоё эдэргээд. Тэгээд ерөөхдөө бол яг бүр их дэше босоогүй бас унаагүй. Тэгээд ерөөхдөө бол яг мэдээлэл ороод тодорхой сегменттэй хүрээлэл явдаг. Одоо яг ийм тодорхой нэг сегмент зориулсан л IT. Вебсайтын хувьд одоо миний сонирхоод байгаа юм одоо портал сайтууд гэл хаасайгүй гараад байна л да. Өнөөдөр реклам байрлуулад мөнгө хийгээд бизнес модель хийгээ явж болох уу? За энэ дээр болохоор бас болохгүй. Тэгэхээр энэ дээр бас эргэж харах хэрэгтэй юм бэл. Зөвхөн вебсайт хийгээд энэ дээрээ сурталчилгаа хийгээ явна гэж байхгүй. Тэгэхээр ямар нэгэн юм байдлаар өөр одоо нэг Азны тор гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр айгүй олон партнерс бий болох хэрэгтэй. Жишээ нь одоо энэ 98 гээд ихэд тийм ээ. Зөвхөн одоо юугаар радио сонсогч явдаг бол телевизээр гарч шүү дээ. Ийм байдлаар өөрсдийнхөө хэлбэрийг өөрчилж тийм ээ. Хөшөөрөг үүсгэж байна. Хөшөөрөг үүсгэх хэрэгтэй. Давхар телевизээр гарах хэрэгтэй. Яг энэ мэтчлэнгээр өөр суугаад гаргах хэрэгтэй. Тэгэхээр яг энэ түрүүний вебсайт гэдэг юм байна. Өөр олон юмнаас хамааралтай болж иж олон одоо суугуудаар гарч иж энэ маань яг ингээ байр суурь болж тогтмол бизнесийн хэрэгэлт мөнгөтэй болно гэсэн. Тэгээд тэндээсээ тодорхой хэмжээгээр сурчлагын дэмжигчдийн гэсэн байдлаар хөгжиж явах боломжтой болчихж байгаа. За харамсалтай нь аль хэзээ хоёлаа ярьж эхлэх 25 минут болсон байна. 27 минут болсон. Ямар хурд. Харин тэгэхээр эфирээр гардаг нэвтрүүлэг маань яа харахгүй радиогоор болон телевизээр үзэж байгаа бол 30 минут болоод өнгөрдөг байгаа. Гэхдээ хоёлаа үргэлжлүүлж дахиад 20 минут ярина. Тэр илүү 20 минутын хэрэг үзье гэх юм бол YouTube channel дээр орж гарааны бизнес гэж хайж үзээрэй. Мөн өнгөрсөн 7 хоногоос эхэлж бид үгүй одоо нас 3-7 хоногийн өмнөөс эхэлж бид SoundCloud дээр өөрсдөө тэгээд маш утгагүй iTunes дээр ч гэсэн подкаст дээр энэ нэвтрүүлгээ тавигдах болно. Тэгэхээр урт хувилбаруудын дандаа тийш орж үзэх нь шүү бүгдээрээ. Тэгээд телевизээр үзэж байгаа хүмүүстээ зориулж нэг асуулт асуудаг юм аа. Хамгийн том сурсан зүйл. Өнөөдөр гарааны бизнесээ эхлээ явж байгаа хүмүүст нэг зөвлөгөө өгье гэвэл юу вэ? Өөрийнхөө сурсан зүйлээс харахад. Ерөөсөө хараа энэ дэр би одоо яг энтерпренер чиглэлээр одоо ингээ ажиллахыг хүсэж байгаа, ажиллаж байгаа залуу шүү дээ. Нэг л зөвлөгөө өгье гэж байгаа. Тэгэхээр ерөөсөө бид нар маш том юм харж болно те. Гэхдээ маш багаас эхлэх хэрэгтэй. Багаас эхлээд тэрийг хурдан хөгжүүлж левел авах хэрэгтэй. Гэхдээ тэр нь болохоор юу гэдэг чинь 2 3 шатаар биш. Яг левел төлөвснийхаа дагуу өсөх хэрэгтэй. Тэгэхээр яг товчхондоо бол ерөөсөө маш том юмыг мөрөөдөөд тэрийг маш жижиг юмнаас эхлээд тэгээд шантарахгүйгээр тэрийг байн хөгжүүлж авч байгаа шүү дээ. Тэгжээж энэ маань өөрөө маш өргөн хүрээний далаацтай ажил болно. Нэг өсөндөө бид нар уулын оройроо авираад овоон дээр чулуу тавьдаг шүү дээ. Жижигхэн чулуунууд овоорсоор угаал нэг том овоо болдог шүү дээ тийм. Яг энтэй адилхан бизнесийг тэгж харах хэрэгтэй юм байна. Зөв. Маш их гой зөвлөгөө. Тэгээ хоёр зүйлийг хэллээ тийм үү. Багаас ихэл нөгөөтгөн шантарч болохгүй гэж байна. Яа тэгэхээр тэр олон зүйлүүдийг овоолж авах хугацаанд шантармаар байх шалтгаан зөндөө гардаг тийм. Маш их гарна. Тэр үед нь бууж өгж болохгүй. Овоогоо төсөөлсөөр байх нь шүү дээ. Тийм төсөөлсөөр. Тэгээ тэрнийхээ төлөө явсаар явж байгаад яхана. За тэгэхээр телевизээр үзэж байгаа хүмүүстээ баяр сайхны маань Twitter хаяг нь баяр сайхан чөлөөтэй юм асууж холбогдож тийм ээ бүх юмын талаар ярилцсан. Өнөөдөр биднээс олуулаа цэг имэн, олуулаа цэг org гэсэн хоёр юмны тухай ярьлаа. Дэлгэрэнгүй үргэлжлүүлээд YouTube дээр ярих болно. Тэгээд нэвтрүүлгийг маань даваа гараг бүрийн 18 цагаас C1 телевизээр даваа гараг бүрийн 17 цаг 30 минутаас Бизнес радио 98.9 дээр мөн давталт нь Бизнес радио дээр
лав гараг бүрийн 17 цаг 30 минутаас гарч явах болно. Тэгээ YouTube, social media-гаар бидэнтэй холбож андараа үтсэнд баярлаа. Хоёлоо одоо үргэлжлүүл онлайн ярилцсан да. За тийм. Тэгэхээр сая ярьсан хоёлаа нөгөө crowdfunding-ийн нэг нь үсгэж байна гэхлээ шүү дээ, тийм үү? За танаа үсгэж байгаа хэлбэрийн тухай. Гурван төрлийн гурвангийн ашиглаж үзэж байна гэж байна, тийм үү? Танаа сайт чи юу болох вэ одоо? За ер нь бол яг бид нар бол хүмүүс одоо ингэж байгаа тийм вебсайт гэж байгаа. Тэгэхээр вебсайт гэхээр маш олон төрлийн вебсайт байгаа. Байгууллагын танилцуулга гэх. Тэгэхээр бидний одоо энэ ярьж байгаа одоо энэ сайтууд бол би энийг бол платформ гэдээ нэрлэчихье гэдэг. Платформ. Ер нь платформ гэж нэрлэдэг байгаа. Crowdfund босгодог платформ. Тэгэхээр энэ платформ бол нэг талаас төсөл санаачлагч, нөгөө талаас төсөл санхүүжүүлэгч. Гэхдээ би өөрөө төсөл санаачилж болно. Эсвэл өөр төслүүдэд би бас санхүүжилт хийчих болно. Тэгэхээр би өөрийгөө хоёр янзаар ашиглаж болно гэсэн үг. Тийм ээ. Тийм ээ. Тэгэхээр яг энэ төрлийн crowdfunding-ийн ямиг бол бид нар програм өмч талаас хөгжүүлээд нэг 70% болчлоо. Одоо банкны системтэй холбоно. Тэгэхээр манай банкны систем маань бол одоогоор merchant bank гэж байхгүй. Бүх банкуд дээр холболтын 5 6 банк байгаа. Тэг очиж нэг нэгээр нь хийн. Тэгэхээр яг энэ ташранд бас хэлчихье гэж бодоод байгаа байхгүй. Банкуд энэ дээр орцсон. Банкуд бас тий банкны холбоо ч юм уу энэ цаашлаад бид нэр хэрэглэгчийн зуршлыг өөрчлөх гэдэг тий. Тэгэхээр би зүгээр энэ дээр бас нэг жишээ товчгоо хэлчихье. Ер нь хятад одоо би хамгийн ойрхон өршөөсөө яриа гэдэг байгаа. Заавал Америкгүйгээр Орос, Америк. Тэгэхээр энэ дээр бол ингэж байгаа. Хятад бол хэрэглэгчийн зуршлыг өөрчлөхийн тулд бид нэр маш олон компанид ажил хийж. Сая би бас Хятадд 12 хоног интернет худалдааг хөгжүүлэх болон логистикийн сургалт семинарт очиж ирсэн. За тэгээд тэндээс ингээ харахад бол ерөөсө хэрэглэгчийн зуршлыг өөрчлөхийн тулд тэд нэр компанид ажил өрнүүлдэг. Гэхдээ тодорхой баяр ёслолтоор тулгуурлаж. Жишээ нь Хятадын цагаан сараар тэд нар яасан бэ гэхээр такси компаниудтайгаа хамтраад аппликейшн бий болгоод тэгээд тэр аппликейшнийг гар утсаараа ашигласан хүн хамгийн ойрын таксиг дуутахад тэр дуудсан хүн 5 явна асуулна. Такси ирсэн бол тэр таксины жолооч 5 явна аавна. Тэнгууд дундаас нь яаж байгаа гэхээр такси компани ашиггүй ч гэсэн энэ үйл ажиллагааг хийж байгаа нь эргээд энэ IT-лэг одоо хятад хүнийг бий болгох гэдэг. Магадгүй энэ эргээд юу бий болгох гэдэг нь гэхээр тэд нар тэр платформ эдийн засаг буюу. Одоо хятадчин бол бүр өөрсдөө бол одоо платформуудыг бүгдийг босгосон байгаа шүү дээ. Хятадууд бол YouTube орохгүй, Facebook орохгүй. Тэднэрт юу орж ийнэ гэхээр тийм одоо нөгөө интернет худалдааны сайт гэх юм бол тий Taobao, Jingdong, Tmall, за Dondon гэдэг. Одоо яг ийм сонь нэртэй платформ би сонсож байгааг юм байна. Тэгэхээр эдгээр бүр яагаад ийм амбицтайгаар энэ интернет худалдаа руу ороод байгаа гэхээр хятад өөрөө бүтээгдэхүүний илүүдэлтэй болцсон. Тэнд гадны бүх хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулаад тэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болцсон. Тэгэхээр тэр бүтээгдэхүүний илүүдлээ яаж дэлхийн зах зээл дээр гаргах вэ гэдэг нь улс орныхын толгойных нь өвчин болсон. Тэгэхээр ганц боломж нь бол энэ интернет худалдааны платформ дээр тулгуурлаж хил хязгааргүйгээр тийм ээ хүргэе. Тэгэхээр бид нар бол сая тэр явж байгаа хугацаанд захын нэг тосгонд Barbie үйлдвэрлэдэг компани байна. Тэгэхээр тэд нар яаж өгнө гэхээр өмнө нь болохоор тийм ээ логистикийн компаниудтай хамтраад ингээд цаашаа ингээд дистрибьюторуудаар ингээд дамждаг байсан бол одоо Alibaba, Taobao, тэр Tmall эднэр дээр бүтээгдэхүүнээ байршуулад хааваас нь тэр тий Бразил руу бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа юм. Хэдэн зуун мянгаар нь. Тэгэхээр би юу хэлэх гээд байгаа вэ гэхээр Монголд бид нар амбицтайгаар ийм платформыг хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Бид нар үг хэлдэг нэг хоёлаа тайлбарлах хэрэгтэй гэж бодож байна. Энэ ингээ ашиглаад байна. За эхлээд нэг хэлсэн үг маань өнөөдөр ярьж байгаа хоёр үг хэллэг та бүхэн танилцуулж байгаа шүү. Нэг нь болохоор crowdfunding гэж ярьсан. Олон нийтийн санхүүжилт босгох арга барил тийм үү? Систем гэж болох юм. За хоёр дахь нь платформ гэж ярьлаа. Тийм платформ. Тэгвэл платформ маань өнөөдөр түрүүн жишээгээр нь болохоор Facebook-ийг хэллээ, Twitter-ийг хэллээ, одоо Alibaba-г хэлж байна тийм ээ. Платформ гэж яг юу юм бэ? За энэ дээр яг ингээд яг онлынхын төвшөнд хэлэх юм бол платформ эдийн засаг буюу тэр дотор нь бол дөрвөн янзаар бол авч үзэж байгаа юм л да. Сурталчилгаа ба нийгмийн харилцааны платформ. За энэ бол нөө Facebook ороо авчиж байгаа. За e-commerce платформ нөгөө Amazon зарах тийм ээ. Amazon, Taobao гэдэг чинь ороо авчиж байгаа. За тэгээд mobile платформ, Android тийм ээ iOS гэсэн платформуд. За тэгээд төлбөр тооцооны платформ. За тэгээд цаашаа өшөө задлж болно л да. Хайлтын платформ гэдэг ингээд зуучлалын платформ. Вебсайтаас ямар ялгаатай юм бэ? Тэгэхээр яг хөө энэ юу л да.
Вебсайт гэдэг юм бол за одоо залууцэг.com гэдэг мэдээллийн сайт. Тэрний цаана бол мэдээллийг оруулж байгаа нэг субъект байна. Тэрийг уншиж байгаа нэг субъект байна. Тэгэхээр энэ хоёрын хооронд яаж байгаа гэхээр вебсайтын бол веб 2.0 динамик хэлбэрийг их голчилж байгаа платформ дээр. Нэг өсөндөө маш уян хата үйл ажиллагаатай. Тэгээд дээрэс нь оролцогчд бол заавал 2 байх хэрэгтэй. Тэгэхээр одоо юу гэдэг чинь би e-commerce дээр жишээ авахад бүтээгдэхүүн оруулж байгаа тал, бүтээгдэхүүнийг худалдаж авч байгаа тал. Гэхдээ тэр хоёр тэр платформ дээр заавал профайл үүсгэсэн байх хэрэгтэй. Тэгээд хоорондоо харилцсан давхар эдийн засгийн процесс явагдана. Эсвэл зуучлалын. Платформ гэдэг үг маань өөрөө тавцсан гэсэн үг тийм. Тэгэхээр магадгүй харилцаа үүсдэг хоёр юм илүү тоглогчтой. Тийм ээ, ямар нэгэн зорилготой тавцсан байх нь шүү дээ. Тэгээ энэ дээр чинь бас хэлсэн шүү дээ. Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин. Ер нь хамгийн чухал харилцаа бол эдийн засгийн харилцаа гэдэг. Одоо бид нэр Facebook-ыг ашиглаж байна тийм ээ. Бид нэр Facebook дээр за нэг дунджаар нэг хүн 1 сая хэрэглэгч хэрэгжилж ийн гэх юм бол тэнд дунджаар өдөрт 1 цаг зарцуулаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр энэ цаг хугацааны зардал гэдэг юм ороод ирнэ. Дээрээс нь Facebook дээр маш олон компаниуд сурталчилгаа тавьж байна. Тэгэхээр энэ сурталчилгааны мөнгө нь бол би тооцож үтсэн 80-100 мянган доллар сард байл. Тэгэхээр энийг ингээ 12 сараар үржихээр хэдэн тэрбум төгрөг нэг өсөндөө бид нэр гадагшаа гаргаж байна гэсэн үг. Тэгээд энэ чи олуулаа цэг юм ээ шээ. Яригдаад байна. Тийм. Тэгээд бид нар бол одоо энэ дээр бол яалтчгүй бид нар дотоодын энэ платформ усгаж энэ дотооддоо мөнгийг эргэлдүүлэх хэрэгтэй юм байна. Энийг болохоор хинч мэдэхгүй хинч ярихгүй байгаа байхгүй. Тэрнээс энэ бол асар их мөнгө гарч байгаа. Одоо магадгүй энэ сонгуульд өгөхөд ирэхээр бүр их мөнгө ийшээ урсна. Магадгүй өөр асуудал эргэж магадгүй. Тэгэхээр би энэ дээр бол өөр яг технологи бас давхар судлаачийн хувьд тэгээд яг бизнес девелопмент хийгээ явж байгаа хүний хувьд бол бид нар яалтчгүй энэ платформуудыг босгох хэрэгтэй юм байна. Одоо тэр төлбөр тооцооны платформ гэж байна. Аль дээрээс хойш ярьсан 20 сая доллар одоо болтол бид нар Merchant Bank гэдэг юм байгуулаагүй л. Яагаад энийг хийхгүй вэ? Бид нар хийчих юм бол одоо интернет худалдаан дээр тийм ээ заавал нэг банк дурын банкн дээр очиж ингээд одоо бүх банкн дээр очиж гэрээ хийгээд тэгээд үйл ажиллагаа явуулна ч айгүй их бизнесийн одоо цаг хугацааны зардал айгүй их гарч байгаа. Тэгэхээр баясгаа энийг судалсан уу? Чинь Монголын PayPal гэж ярьлаа. Би нэг дандаа нэг хэлдэг юм тэр байгаа. Хин нэг нь одоо Монголын PayPal-ыг хийжвэл нэлээд амархан байдлаар баяжих боломж байгаа гэж бодож байна. Энэ дээр биш үү? Маш их олон асуудлууд байдаг. Одоо шинэ энийг дурын компани хийе гэх юм бол шүү дээ тийм ээ. Манай энэ нөгөө бизнесийн орчин гэдэг нь маш таагүй гэдэг яг энэ дээр жишээ нь байна. Яг тэгвэл хятадд ч юм уу бус дооронд яаж юм те эдийн засгийг нь болохоор ардчилсан. Нэг өсөндө маш чөлөөтэй. Ер нь болж өгвөл би ийм болчихосоо гэж хин дуртай нь одоо тодорхой бизнесээ босгох. Тэр орчныг нь бий болгож өг. Дараа нь тэр хууль эрх зүй тэр дүрм журмаа хий. Манайх яаж ийнө гэхээр тодорхой нэг ийм бизнес ч юм уу ямар нэгэн үйл ажиллагаа хийхдээ эхлээ хуулиа хардаг. Тэгүн гут гадны хуулийг авчирж аваад орчуулаад тавьчихдаг. Тэгүн гут нөгөө нэг бизнес хийх гэж байгаа хүмүүст нь бол маш их саад бэрхшээл тулгардаг. Гэхдээ ямар нэгэн зах зээл чиний хийж байгаа хүний хувьд эн чинь бас давуу тал байх боломжгүй шүү. Яг наач чистэ. Айгуу гоё асуулт байна. Хэрвээ би Японд юм уу Солонгос ч юм уу те аль нэг хөгжингөө орнд төрсэн бол бид нарыг энийг ямар нэгэн энтерпренер шинж гаргаад юм хийх боломж нь хязгаарлагдана. Зүгээр нэг том компанид ороод ажиллаад цаашаага өөрийнхөө левелийг өсгөөд нэг тодорхой албан тушаал явсаар бол насыг орно. Харин Монгол залуучууд бол маш их боломж байгаа тий. Энийг бол яг гадаад явсан залуучууд бол баг бүгдээр мэдж байгаа. Яг ийм боломж байгаа гэдгийг. Тэгэхээр энэ дээр бол бид нар бол хийх л ёстой. Тэгээд өөрсдөө яг тэмүүлэх л ёстой байна. Монголд одоо залуучууд нэтээр дамжуулан хичнээн төгрөгийн борлуулалт тийм худалдаа авалт явагддаг бол тэр талаар тоо харсан уу? Ер нь бол ингэж байгаа. Энэ интернетээр худалдаа авалт хийнэ гэдэг дээр нөгөө түрүүний Merchant Bank-ийн асуудал ярьж байгаа. Давхар хүмүүсийн зуршлыг өөрчлөх тухай асуудал байна. За тэгээд энэ бүр хүчин зүйлсүүдийг яриад байна шүү дээ. Тэгээд энэ одоо тухайн технологиг хөгжүүлж байгаа компаниудын өөрсдийн чадвар. Тэгээ хөрөнгө оруулалтын орчин. Одоо нэг өсөндөө ямарваа нэг юм чинь одоо хүний судсаар бол тийм ээ цус хүүжиж ажиллаж шүү дээ. Яг энэ шиг мөнгө эргэлдэж явах хэрэгтэй. Тэгэхээр тэр системүүд нь энэ олон процессыг нийлж иж тэр нөгөө амжилттай кейсүүд гарах болчиход байгаа. Тэгэхээр одоо бид нарт яаж байгаа гэхээр тэр мөнгө босгох сувгийг нь бий болгох гэдэг. Энэ олоолаа орг гэдэг зүйл. Олоолаа орг. За хоёлаа шууд энэ рүү оръё тийм ээ. Тэгэхээр яхахгүй өөр чин гарсан бодит хэрэгцээн дээр үнэлж энэ шийдлийг гаргаж байгаа тийм үү? Юу харсан бэ гэхээр өнөөдөр ингээд
За хүмүүс нь байгаа мэн тийм үү? Баг нь байгаа мэн. Технологийн шийдэл нь байгаа мэн. Нөгөө талаас нь мөнгө өгч магадгүй хүмүүс байгаа гэж харж байна. Гэтэл одоо тэр систем нь байхгүй. Энэ юу олуулац.org нэг одоо гол тийм ээ. Систем гэдэг юм бол энэ өөр энэ цаана тийм нэг платформ, нэг вебсайт ажиллаад байгаа юм шиг мөртлөө тэр цаана хүн хүч баг ажиллах хэрэгтэй тийм ээ. Тэгээд баг ажиллах хэрэгтэй. Энийний цаана бас мөнгөний одоо тийм хэрэгтэй шүү дээ. Одоо энэ байгууллага ажиллахын тулд. Тэгэхээр бол бид нар бол тэрэн дээр ажиллаж байна л да. Саяхан худалдаа аж үйлдвэрийн танхим дээр Дэмбэрэл дарагт албан бичиг өгсөн байгаа. Монголын топ 150 компани яагаад нийгмийн хариуцлага биелүүлж энэ шинээр санаачилж байгаа энэ төслүүд дээр мөнгө хийж болохгүй юм бэ? Тодорхой 2 сая төгрөг байршуулад тэр мөнгөө цааш нь 100 мянгаар 50 мянгаар дэмжих байдлаар босгож болохгүй юм бэ гэдэг саналаа өгч гисэн байна. Хариу сонсоо. Хариуг одоо тодорхой хугацааны дараа авах байх гэж итгэж байна. Цаашин санаа гаргасан байна шүү дээ. Аль нэг улсын худалдаа аж үйлдвэрийн танхим дээр нь очиод тийм ээ. Гайгүй явж байгаа 100 компаниас та аль хэзээ маркетинд ч юм уу нийгмийн хариуцлагатай төсөв гаргад дэмжих тэрний 2 саяг нэг энд зарцуулаад ийм нэг шинэ нэр томьёо гаргаад фонд үсгэж гээд байгаа юм шүү дээ. Сан үсгэж гэж хэлсэн шүү дээ. Маш их сонирхолтой. Энэ хариу ирэхээр яг үнэхээр яг юу болж ийн мэдхээр. За, олуулац.org бүүсчлээ гэж бодъё. Хэдэн асуудлын шийдчлээ, үүсчлээ гэж бодъё. Тэгвэл манай хүмүүс сонирхож иж магадгүй л дээ энэ үзэгчд маань тийм үү. Иймэрхүү сайт руу би одоо хувийн гарааны бизнес аваа явж байгаа хүний хувьд ороод мөнгө авахын тулд процесс нь ямар байдгийг нэг тайлбарлаач. Яг ойлгохгүй урд нь хийж үзээгүй юм тийм. Одоо энэ ингэж би за нэг юм үзэг хийцэн төсөөлөө тий. Гэхдээ энэ прототип зөв загвар нь гарцсан. Магадгүй энэ дээр нь silver эдэр хийцэн. Нэгсэндээ олон үйлдвэрлэг зөвхөн ганцны хэлээцсэн. За тэгээд энэ хүн болохоор яах вэ гэхээр вебсайт руу ороод тодорхой нэг юунуудыг бүглэнэ. Одоо филдүүдийг бүглэнэ. За тэн дээр яах вэ гэхээр нэг юм шаарч видео бичлэгтэй байх хэрэгтэй. За. Тэгэхээр энэ видео бичлэгийг ягаад бид нар хийх гээд байгаа вэ гэхээр энэ өөрөө эргээд телевизээр гарах хэрэгтэй. Тэгжээж олон хүнд хүрнэ. Айл болгоны хойморт хүрэх хэрэгтэй. За тэгээд энэ хүн телевизээр гарахын тулд энийг хийж чадахгүй шүү дээ. Тэгэхээр бид нар мэдээлэл технологийн үндэсний паркийн Vision лаборатори сая шинээр байгуулагдсан. За энэ дээр болохоор шууд бичлэг хийгээд шууд тэрийг одоо шууд телевизийн шаардлаганд нийцүүлээд болгоч тийм тоног төхөөрөмжөнд бий болсон. Нэгсэндээ бараагаа очиод тэнцээ очихно байх тийм үү? Тэгвэл видеог хийж өгнө. Видеог нь хийж өгнө. Гэхдээ яг мэдээлэл технологийн үндэсний парктай бол одоо энэ олуулаа оргийн тухай танилцуулна. Тэгээд цаашлаад за ингээд танилцуулчих яах шиг байна да. Бараг л ингээд танилцуулчих. Тэгээд Silicon House-ийн ингээд мэдээд авлаа да шинэ юм. Бодохгүй та дээр очиж ярих чаа за. Тэгэхээр ингээд цаашаагаад бид нар видео бичлэг хийх хэрэгтэй бол тэн дээр хийчихнэ. Тэгээ IT парктай хамтарч ажиллана гэсэн. Тэгэхээр ерөөсөө нэг юмыг ойлгох хэрэгтэй залуучууд. Бүх юмыг ганцаараа хийнэ гэж байхгүй. Бид нар аливаа нэг олон том балаастай юм хийгүүл хаана боломж байна тэрийг харах хэрэгтэй. Тэгээд тэднэртэй хамтарчаад тэгээд үр ашигтай хоорондоо ажиллах хэрэгтэй байхгүй. Олуулаа ажиллах хэрэгтэй. Олуулаа ямиг дэмжих хэрэгтэй. Олуулаа шинэ бүтээлүүд санаачлах хэрэгтэй. Яг л ийм концепц. За тэгэхээр видеого оруулна. За видеого оруулна. За тэгвэл гот вебсайт дээр орчихно. Нөгөө бид нар бас нөгөө бизнес зөвлөхүүдийн ажиллана шүү дээ. Координатор маягаар би одоо ингээд те текстүүдээ бич чадахгүй байна. Би бүтээгдэхүүнийхээ зургийг авч чадахгүй байна. Тэн дээр нь дэмжлэг үзүүлнэ. За тэгвэл гот бүх юмыг контентжуулаад хэрвээ тэр хүн чадчихвэл өөрөө оруулна, чадахгүй байвал бид нар тусалж оруулна. Ер нь дундчаар хэдэн төгрөг босох боломжтой гэж бодож байна. За эхлээд бол эндээс ингэж харж байгаа. Баг дүнтэй төслүүдийг хурдан босгох нь зөв юм байна. Баг дүн хэд вэ? 1 сая. 1 сая хүртэл төгрөг. За. Тэгэхээр 1 сая төгрөг нэг аппликейшн байж болно шүү дээ. Нэг ийм нийтийн эрх ашигт нийцсэн ийм босгосон юм аа. Би ийм аппликейшн одоо ингээд бичгэд миний цалингийн зардал хэд болно. Тэгээд ингээд цаашаа хөгжүүлээ явна гэх юм. Манай компаниуд аппликейшн хийдэг үлээ. Манайх Great компаниудтай хамтарч ажилладаг. Тий. Тэгэхээр одоо сая төгрөг гэж шүү дээ. Дээдл нь 10 сая ч юм уу. Магадгүй одоо 1-2 жилийн дараа ч юм уу те яг эндээс 100 сая ч юм уу боссон гэж яриадах боломж гарах байх гэж бодож байна. Их сонирхолтой юм хэллээ л дээ. Нэг компани энэ вебсайт руу ганцхан удаа мөнгө босгох албагүй. Дахин босгож бол олон төсөл төр байж. Тэгэхээр энэ дээр болохоор бид нэр оролцох хүмүүсээ бас хайгаад янз янзын хүмүүс гараад ирсэн л дээ. Өөрсдийнхөө бэлэн болгоцсон уу? Тий. Энэ дээр болохоор бид Монгол агуулга гэж байгаа. Тий. За энэ бид Монгол агуулга болохоор 35 тий. За одоо миний мэдхийн 35 байгаа. 35 дизайнер нийлээд өөрсдөө дэлхийд өөрсдийгөө таниулах тийм Монгол агуулгатай брендийн тийм хүзэр гаргасан. Тэгэхээр бид нар юм шиг санагдаж тийм ээ. Тэгүн гот тэр Эдогийн хийсэн байгаа. Эдог гэж залуу. Ноёны хийсэн байгаа. Тэрэн дээр болохоор Хувлай хаан, Гуйг хаан эдэргээд хийчихсэн. Тэгэхээр яг эднэрийг бид нар тэгэхээр эдгээр залуус хэдэн төгрөг хэрэгтэй байгаа одоо? Одоо эдгээр залуучууд бол хүзрээ хэвлүүлэх хэрэгтэй байгаа. Хэдэн төгрөг гэж байна? Бид нар бол хоорондоо ярилцж байна л та. Мань хүмүүс болохоор одоо их дүнтэй байгаад ихийг хэвлүүлэх гэж үзэх үү эсвэл баг ер нь баг дүн гэдэг нэг 5 сая
төгрөгөнд хүзрээ хийя. 5 сая л хэрэгтэй юм эдгээр солиос одоогоор. 5 сая төгрөгийг босгох юм бол тэр хүзрээ хэвлүүлээд тэгэхээр нөгөө нэг дөрөвний ярьжсэн reward crowdfunding гэдэг хэлбэрээр ажиллана гэсэн үг л дээ. Буюу reward буюу шагналтай тийм. Мөнгө өгснийхээ хариуд хүзрээ авна магадгүй. Тэгэхээр бид нар бас ийм комбинацууд боловсруулж байгаа байхгүй. Хоорондоо яриад энэ цоо шин учраас зүгээр нэг хүзэр авч болно. Давхар хүзрийнхаа тэр юунуудыг совнир байдлаар тэ одоо нэг өсөндөө офс руу ороход нэг гоё юу байдаг шүү дээ. Ингээд нэг совнирууд хийсэн байдаг шүү дээ. Тэр шиг ингээд харамгийн фон дээр хүзрнүүдэд байрлуулаад жазант хийгээд тэгээ офстоо байрлуулж болох гэх мэт байдлаар ийм комбинацууд боловсруулаад тэд нар ингээд орчин. За нэг ухаарах хэрэгтэй юм аа нэг тийм үү. За одоо ингээд бид Монгол контент гэдэг энэ залуучууд агуулга гэдэг залуучууд хөзөрдөө 5 сая төгрөг нэхэх нэ энэ вебсайт руу ороод. Гэхдээ нэг ойлгох хэрэгтэй юм аа олуулаа цэг орг маань нөгөө нэг хөрөнгө оруулагч нарыг дуудаад авах зөвхөн албагүй. Тэгсэндээ тэр би өөрийнхөө төслийг танай вебсайт дээр тавиад тэр линкийгээ би өөрийнхөө найзуудад танилцуулж бүх нийтээрээ ийшээ мөнгө босгох. Тэг энэ дээр болохоор нэг ийм загвар харагдаад байгаа. Эхлээд за би хувь хүн эсвэл компани ч юм уу төслөө оруулчлаа. Тэгүн гутаа миний төслийг дэмжээч гэж би ах トゥ нар руу хандна. Гэр бүлийнхэн рүү хандна. За дээр нь 50,000 100,000 гэдрээр нэмсээр байгаад нэг 5 сая төгрөг босгох хэрэгтэй бол 1 сая босгочлоо тийм ээ. За тэгүн гут дараа нь би найз нөхд рүү хандаж эхэлнэ. Ийм төслүүд байна гэх. Төслийн багт 4 хүн байвал цаашаа тэр 5 хүн гэх юм бол ингээ өсөө явчихна. За тэгүн гутаа дараа нь явах хэрэгтэй гэхээр би Facebook network-уудаас тусламж байгаа. Нэг өсөндөө бид Монгол агуулгын за 3,000 хүн байдаг бол та бүхэн ийшээ тийм ээ 1,000 төгрөг хийгээд байхад бидний төсөл 5 сая маш хурдан болох юм байна. За олон нийтийн санхүүжилтийн вебсайт Учраа олоод хүмүүс хэрэгэлдэг болцсон хань нөгөө олон Facebook-ийн найзтай нөгөө олон Twitter дээр өнөөдөр хүмүүсийг юм хийлгэж чаддаг хүмүүс маань их үнэтэй болж магадгүй болох юм шүү. Яг үнэ. Одоо энэ дээр ингэж штэ Sweet Kitchen гэх тийм ээ. Одоо маш идэвхтэй ажилладаг community тийм ээ. Community development гэж яриад байгаа тийм. Олон нийтийн юм оролцоотой нийгмээ сайн болгочих гэсэн бүлгүүд Facebook дээр маш их үүсэж байгаа. Тэднэрт ямар асуудал тулгардаг вэ гэхээр тодорхой нэг юм нийгмийн сайн сайхны төлөө юм хийхин тулд заашгүй фонд босгох хэрэгтэй болдог. Тэгэхээр тэр фондыг босгох тэр механизм нь бол олуулаа хоорог болчих юм бол бид нар те тодорхой одоо ингээд бид нар зураг авдаг байх. Ингээд яалтчгүй ингээд уртын хараалт игээл замаар явж байхад усан дээгүүр өсөрж штэ те. Нааштай өсрээд зарим нь Spider-Man болоод ингээд хад дээгүүр налаад гарч штэ те. Тэгэх юм бол яг иймэрхүү санаачлаг гаргаад энэ дээгүүр бид нар зам хийчээ. Цэм шохоо те зураад ингээ хийчээ. За 100,000 төгрөг хэрэгтэй. Босголоо тэр асуудлын шийдлээ. Тэгэхэд маш олон хүний асуудлыг шийдэж байгаа юм. Тэгэхээр иймэрхүү байдлаар бид нар хийх юм байна. Хамгийн гол нь олуулаа орог бол энэ механизмыг л бий болгоно. Тэгэхээр бид нар цаашдаа үйл ажиллагаагаа явуулахын тулд санхүүжилт хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тодорхой төсөл босно тийм ээ. 5 сая төгрөг бослоо гэхэд тэрний 10% нь манай байгууллагын үйл ажиллагааны платформын зардал. Ер нь бол олон улсынхаа жишээр ч гэсэн нэг иймэрхүү байдлаар явагддаг тийм 10% аваад. За тэгэхээр Startup Weekend-ийг одоо бид 9 сарыг зохиоцсон байгаа. Тэгээд нэг байнга ярьдаг байсан зүйлүүд тэр байдаг. Надаас ингээл Startup Weekend дуусан гот хүмүүс ирээл окей одоо ингээд энэ гоё төслөө бид нас яаж мөнгө босгох вэ гэж ярьдаг. Тэгэхээр нэг бол банк руу оч тэр нөхцөлд та хэд барьцаанд бариулах юм хэрэгтэй байр юм уу? Машин ч юм уу те. Тэгээд ор дээрээ 50 гутаа хэдэн төгрөгийн санхүүжилт авч болно, зээл авч болно, ингэж эхэлж болно. Нэг бол олон улсын магадгүй зарим нэг тохиолдолд хөрөнгө оруулагч нар байдаг байсан. Гурав дахь нэг хилдэг байсан зүйл нь ээж автайгаа уулз, ах トゥ утэйгаа уулз, найзуудтайгаа уулз. Нэг хүнээс 1000 төгрөг босгочих, 100 хүн босгох юм бол наадах чинь тийм ээ. Эсвэл 10,000 төгрөг босгочих нэг хүнээс, 100 хүнээс 10,000 төгрөг босгочих. Хангалттай мөнгө чи гараад ирнэ гэж ярьдаг байсан. Гэтэл одоо хэрэв олуулаа цэг орг магадгүй нөгөө хэд маань ч гэсэн ингээ үүсгэх юм бол Монголд ийм систем тэр бүгдийг санаа зовох хэрэггүй зөвхөн энэ вебсайт руу ороод хийлгэж гэж байгаа юм шүү дээ тийм үү. Тийм л юм үүсгэх гэдэг юм шүү дээ. За ямар ч байсан хоёлаа 50 минут ярьчлаа. Зөндөө ярьлаа. Их гой сэдвийг хөндөж ярьлаа. Яхахгүй дараачийн тийм entrepreneurship буюу одоо гарааны бизнесийг хөгжүүлэхэд аливаа улсад хэрэгтэй нэг зүйлийн тухай ярьлаа. Тэгээд олуулаа цэг оргийг босгоод амжилттай болгочоод босож орж ирээ дахиж ярилцсан. Тэгээ гоё амжилтаа яриараа зэ. За баярлалаа. Баярлалаа. Өнөөдөр ирж уулзсан. За та бүхэн ч их баярлалаа. За.